Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд Ороомын төргийн микрофоны ар шууд ярилцлах энхүү эхэлж байна. За өнөөдрийн дугаарт улсын хурлын гишүүн Сэд дорж оролцоход бэлэн болсон байна. За сайн байна уу. За одоо ингээд улс төрийн амьдрал бол одоо нэг арай намжуу болоод бас нэг улсын хурл бас ажиллаа хийгээд ингээд эхэллээ. Та бас эдийн засгийн байнгын хорооны дарга байна. Тэгэхдээ иргэд бол яг нэг шулуухан гэлэхэд энэ намрын чуулганыг бол ажил хийсэнгүй л гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл төсвөл нэг батлаа. За төсөв бол яах вэ бас та хэдийн нэг амин чухал асуудал байдаг шүү дээ. Нөгөө төсөв батлахгүй бол улсын хуралд харна гэдэг. За тэгээд нэг үлгэн салгын төсөв батлаад авсан. Төсвөөсөө хууль ерөөсө баталсангүй гэж нэг дуурт. Тэгээд 9 томилгоо байлаа. Нөгөө баахан сайд нараа солилцоол энэ төрөй болоо. За мэдээж та сөрөг хүчний гишүүн. Учираас тэн дунд бол нэг оролцоогүй байх гэж бодож байна. Та намрын шулгааны ер нь юу гэж дүгнэв? За үзэгчдээ орой минь хүргэе. За тэгээд өнөөдөр сорилгоо гэж ярилцлаганд оролцож байгаа танд илүү сайн болон баярлалаа. За намрын шулган бол одоо хурлдах хэвээр цаг хоёрын дагуу хурлдаж байгаа. За ингээд одоо их хурлын үйл ажиллагаа одоо нээлттэй тий. Одоо байнгын хорооны хурал нээлттэй бүх юм одоо нээлттэй байдаг учраас иргэд маань бас жоохон одоо хэрүүл хил тэмцэл ихтэй байсан болов гэж бодож байгаа. Гэхдээ энэ улс орны ажил бол явдгаараа явж байгаа. Улсын хурлын одоо шаардлагатай хийх ёстой ажлуудаа хийгээд төсөө батлаад ингээд явж байгаа. Төсөв дээр ихт бол одоо бид хүн саяхан одоо 10 их найдын төсөв ярьдаг байсан бол одоо бид бол 33 их найдын төсвийн зардлыг хойрлох тухай ярьж байгаа. Тэгэхээр эдийн засгийн өвгний ханш одоо сул байгаа ч гэсэн одоо төгрөгөөр илэрхийлж байгаа эдийн засгийн одоо төсвийн одоо цар хүрээ бол одоо их хэмжээгээр өссөн байгаа. Гэхдээ одоо бусад улс орнуудтай харьцуулахад долларын ханштай харьцуулахад тийм өндөр биш байгаа ч гэсэн за яг төгрөгөөрөө бол одоо өссөн юм дүнтэй нэлээд өндөр төсөв баталж байгаа шүү дээ. Төсвийн зардал бол. Тэгээ энэ төсвийн зардлаа одоо мэтгэлцэж тий одоо хилцэж одоо улс орны одоо амин чухал асуудал юу байна? Ирээдүйд одоо үр өгөөж өгөх одоо юугаа одоо дэмжих юм, энэ жил дэмжих юм тий. Одоо цалин нэмэх шаардлагатай байгаа. Яг ямар салбаруудаа дэмжих вэ гэдэг энэ юмнуудыг чинь бол хэрэлдэж хилцэж тий одоо ойлголцож ингэж явж байж 126 гишүүн ч одоо нэлийн юм болж иж одоо батлаа шүү дээ. Тэгэхээр энийг бол бас одоо хэрүүл тэмцэл хийхээс өөр одоо ажил хийсэнгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар нэг талаас харах нь бол бас арай юу яг ажил бол одоо хоёрын дагуу цаг хоёрын дагуу батлаад төсөө батлаад за ингээд улсын хурлын дарга тий даргын дэргэдэх зөвлөл шаардлагатай одоо хуулиудаа оруулж ирээд за ингээд дарааллын дагуу ингээд явж байгаа. Яг одоо хурлах ёстой өдрүүдэд хуралдаал явж байгаа. Тэгээ манай эдийн засгийн байнгын хороо бол 11 байнгын хороо байсан. Тэгээд сая 8 болж багассан. Тэгээд эдийн засгийн байнгын хороо бол яг хилцэх асуудлын хүрээ хамрах хүрээгээр бол одоо нэлээд томдоо орно. Тэгээд хамгийн их хуралдаж одоо хамгийн олон одоо цагаар хуралдсан ийм байнгын хороо мэдээж байгаа. За үр дүн гэх юм бол одоо ингээл цаг хугацаа мэдээж харуулна. Одоо хилцсэн хуулийн тоо сайжруулсан одоо зүйлүүд гарсан ажлын хэсгийг ярих юм бол энд бол маш их цаг хугацаа орно. Би тэсэг байнгын орны танай дараа асууна. Ер нь яг би таны зингэрч суу. Иргэд бол ингэ шүүмжлээд байгаа. За засгийн газар бол боож төсөө оруулж ирлээ тий. За улсын хурал бол ингээд хилцээд, мэтгэлцээд олон талаас нь шүүгээд за ингээд төсөв батлах ёстой. За гэтэл нөгөө нь хуулийн хугацаанд багтаалны яаруу сандруу нь хайлт мэлт хурдан батлаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын боож ирсэн төсвийн хэмжээнд л яалаа. Өөрөөр тэгж юм задлж ирээ тэр юм болсонгүй л гэж яриад байгаа. Энэ дээр та санал нэгдэв. Засгийн газрын төсвийн чинь бол энэ чинь 4 сарын 1-ээс эхлүүлээд байна уу? Одоо энэ бүх яамнуудаас санал авч байгаа. Яам болгон чинь одоо тухайн салбараа мэддэг мэрэгжлийн экспертүүд, мэрэгжлийн одоо хүмүүс байж байгаа. Энэ хүмүүс чинь 4 сараас одоо 9 сарын 1 хүртэл ажиллаж байгаа. 9 сарын 1 хүртэл ажиллаж байгаа. Энэ хүмүүс саналаа нэгтгэхэд засгийн газартаа одоо 9 сарын 1 гэхэд одоо өгж байгаа. Тэгэхээр одоо энэ хүмүүсийг одоо муу ажилласан юм хийгээгүй гэж хэлж болохгүй л дээ. Тэгэхээр одоо энэ бүх яамд одоо мэрэгжлийн энэ Монгол улсын тухайн салбараа мэддэг, тухайн салбарынхаа одоо ирээдүйг харцсан
ийм хилцсийн одоо газрын одоо хүмүүс ч ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг бол одоо муу ажилласан гэж хэлэх бол одоо шууд хэлж болохгүй. Энэ ажлын үр дүн одоо эх жил гарна тийм ээ. Ирэх он жилүүдэд гарна. Тэгээ Монгол улс бол мэдээж ахиж дэвших одоо замдаа орсон гэж миний хувьд бол итгэж явдаг. Тэгээд одоо засгийн газраас оруулж ирж байгаа юуг бол одоо холбогдох байнгын бүх байнгын ороодуудаар хилцэж тий саналуудаа оруулж улсын их хурлын гишүүдийн саналыг тусгаж олонхороо саналаа хураач ингэж л одоо хилцэж байгаа шүү дээ. Шууд одоо засгийн газрыг оруулж ирсэн төсвийг шууд батлна гэж байхгүй. За. Тийм учраас одоо оруулж ирсэн одоо төсвийн хүрээний хүрээнд оруулж ирсэн хүрээний хүрээнд одоо багш нарын цалин нэмж тий эмчнэрийн цалин нэмж тэтгэврийг бага хэмжээнд нэмсэн. Тэгээд энэ шаардлагатай төвчж болох зарлуудаа хасчиж бид бүхэн сая энэ 3 энэ салбарын цалинг тэтгэврийг нэмж байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо энэ чинь бол тодорхой хэмжээний бол өөрийнхөө хүнжлийнхээ яриаг хөлөөж ийж амжилтанд хүрч байна л гэсэн үг. Тийм ер нь бол багш нар бол сэтгэл хангалуун үзсэн. За багш эмчнэрийн хувьд бол бас 15%-аас 20% нэтэрэг. За яг хоёул энийг ярил одоо ингэ зөндөө асуудал байна. Тэгээ төрдөө орхичээ. За хамгийн чухал зүйл нь яг энэ ардын намын томилгооны асуудал бас хэлэлцэгдсэн, хилцэгдсэн. За ардын нам ямар ч үсийг хурлаа ингээд хийгээд намын дараагаа сонгоод авсан. Зөвхөн энэ дээр би зүгээр сөрөг хүчний чинь гишүүний хувьд бас улс төрч хүний чинь хувьд бас асуумар санагдаад байна. За намын дарга хүн парламентын одоо дарга улсын хурлын дарга хийж болох уу? Одоо танаа намын гишүүч юм дээр бас натурал байр суурьтай байх ёстой. Өөрөөр хэлбэл олон улсад улсын хурлын дарга яаж байдгийг спикерийн үүрэг. За чи яар, чи бол ингээд юм дундын хувьд ингэж байдаг болохоос биш нэг намын дарга ир суучаад алах цохоод ингэж байгаад гэж бол болохгүй гэсэн ийм санаа ярьж байгаа шүү дээ. Энэ дээр та ямар бодолтой байна? За яг Монголын улс төрд бол тийм тохиолдол байсан тий. Жишээ авч байгаа шүү дээ тий. Тэгээ одоо их хул даргын үед бол зандаа хөгийн их хул даргын үед бол байсан гэж. За энэ уламжлал байсан уу байсан. За одоо огт одоо болохгүй байгаа зүйл одоо мэдэхгүй миний хувьд бол хуулиар бол хориглоогүй. Тий, хуулиар бол яг нь зарчмын хувьд гэж яриад. За огт болохгүй зүйл бол бас байхгүй. За энэ чинь олон хулсан намын дарга ерхий сайд байх хэвээр. За ингээд тэр намынх нь одоо бүлэг шийдээд улсын хурлын дараагаар ингээд тавьж байна. Тэгэхээр олонх бол яг одоо олонхоо л эдэлж штэ хуулиар хориглоогүй зүйлийг л хийж штэ. Тэгэхээр бол одоо яг учрал дараа бол одоо нэлийн туршлагатай ийм залуу парламентч бол их хурлын дарга болж байна. За сая бас намынх нь их хурл болоод одоо намын даргаараа томилогдлоо. За одоо тэгээд ирээдүйд цаг хугацаанд харуулна. Манай намын одоо зарим гишүүдийн зүгээс бол одоо энийг шүүмжилсэн байр суурьтай гишүүд бол байгаа. За ингээд бүгд одоо нэг дуу хоолойтой байх аюуг албагүй шүү дээ тий. Одоо нам дотроо ч гэсэн одоо байр суурь одоо тий өөр байр суурьтай хүмүүс байгаа. Тэгээд энэ дээр бол одоо тэгээд цаг хугацаа харуулна. Тэгээд болгоо бисээ зөндөө юм билээ шүү дээ. Энэ дэр ч юм уу ирээд ингэж ярьж байгаа. За 126 конопчтыг л хэмжиж. Нөгөө нэг халаасны бахан конопчтыг л илүү ингэж нэмээд оруулаад ирчихжээ. Энэ 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлт чинь уг нь бол сайн болсон гэж уг нь ярьж ирсэн. Гэтэл саяны нэг хэрүүлээс болж бас яг нэр хүнд нь унчлаа л та. Тэгэхээр анхны 126 парламент, анхны 126 гишүүн энэ ер нь зөвдсөн болов уу, буруутсан болов уу? За миний хувьд бол яг өсвөлсөн хөгжлийг анхны одоо энэ одоо өсвөлсөн хөгжлийн тэгээд 126 парламентын анхны гишүүний хувьд бол дэмжиж одоо өнөөдөр хүрч байгаа. Тэгээд яг одоо хуучин бол нэг аймгийн тухай, тухайн аймгийнхаа тухай, тухайн дүүргийнхээ тухай ярьдаг байсан бол одоо ингээд 4 аймгийн тухай. 4 аймаг хоорондоо одоо хэрхэн яаж харилцан уялдаатай хөгжих тухай ярьж байгаа. Жишээ нь одоо манай оюун бүсийн хувьд бол одоо усны төсөл байна. Одоо алтай хангай нурууны, хинти хангай нурууны одоо их авдаг тэр одоо гадаргын усыг өдөр шөнөгүй одоо ингээд урсаад гардаг усыг яаж одоо говь руу авчиж үн төргөж говийн одоо ард түмний тэр эмзэг тэр гүний усыг хайрлж хойч үйд нь үлдээж одоо ус шаардлагатай байгаа тэр байжуулах үйлдвэрийг нэмэн хүртэх шаардлагатай байгаа тэр үйлдвэрүүдийг одоо төмс үндэсний ногоо тариалалт
энэ юмнууд яаж хөгжих гэдэг чи одоо ингээд бүсийн гишүүд 7-7-ороо ч юм хоорондоо ингээд нэгдгээд 10 хэдэн гишүүн ингээд хоёр бүсийн бас уялдаа холбоог ярина гэдэг бол бас зөвлөдөө. Тэгээд уг нь бол их л одоо хэстэвчл гарч илаа. За хуучин бол байнгын хорооны хурлууд жишээ нь одоо 7-8 хүнтэй байнгын одоо хорооны хурл болоод одоо эрц тэгж бүрдээд тэгээд одоо 4-5 хүнээр одоо санал дэмжигдээд Монгол улсын чухал асуудлууд одоо дэмжигдэх юм магадлал байсан. Тийм болсон явдлууд ч бас байсан баг. Дээж одоо олон хороо шийдэжсэн. Одоо бол ингээд байнгын хорооны гишүүдийн тоо бол 31. Жишээ нь одоо эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн тоо бол 31. 31-ийн хүний одоо 17 хүн цуглаад одоо тэр одоо Монгол орны асуудлын талаар хилцэн гэдэг бол энэ бол яавч л одоо илүү зүйл харагдлаа юм л да. Мэдээж одоо улс их хурлын гишүүд тойрогтой ажиллах нөгөө явах суух километр тий 47 сумаар орох гэдэг асуудал бол мэдээж одоо хэцүү. Тэр одоо машин хэрэг цаг хугацаа тий энэ бол одоо мэдээж хэцүү. За Монгол улсад маань хэрэгтэй байгаасаа л гэж бодож байна. Та энэ асуудал дээр товчхон хариулаад өгөрэй. Мажистар профессионал гэдэг ба шүү дээ. Энийг одоо 28 онд ер нь 50-50% болгох ч үгүй яадаг юм бэ? Одоо ч нэ тойрог сонгогч нь илүү цөөхөн байгаа шүү дээ. Үгүй тойрог сонгогч нь илүү байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр яг холимог тогтолцоо хэрэгжүүлж ам чи мажистар за профессионал хоёрыг яг адилхан оруулж ирээд одоо 76 эдэрчүүд ингэж адилхан оруулж ирээд ингэх юм бол яг нөгөө нэг эргэтгэж байдал чи хангагдана. Өөрөөр хэлбэл нөгөө багаар ажиллах. Одоо намын дарагч чи өөрөө багийнхаа хүмүүсийг авч орж иж чинь бодлогоо авч орж ийн гэж ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юм чи илүү тогтвортой болно гэдэг юм дээр та ямар бодлоо байна? Маш тавьж хариулна. За яг одоо монголчууд бол одоо жишээ нь хүмүүн гүрний үед ч гэсэн газар бол тий улсын үндэс одоо жишээ нь энэ өргөн удам газар нутгийг тий төлөөлж ард түмнийг төлөөлж байгаа хүмүүс нэрээ олон байх хэрэгтэй байгаа. Тий одоо жагсаалтын гишүүд нэрээ зөвхөн байх хэрэгтэй байх. Тий жагсаалт нь бас нэлээд одоо бас мэргэжлийн улс төрчид тий бас аймаг сумын одоо хуралд сонгогдоод үзсэн тий нэг сумын засаг дарга дүүргийн хорооны засаг дарга хийгээд үзсэн ийм одоо ард түмний амьдралыг доороос нь үзсэн гэдэг хүмүүс байх хэрэгтэй байна. За мэдээж одоо эрдэмтэн судлаачд одоо судлаачд тий энэ хүмүүс л орж ирэх нь бас зүүн хэрэг баг. Гэхдээ бол одоо тэр баг хорооны төвчнээс ахгуулаад энэ амьдралд тулсан хүмүүсийг оруулах бас туршлагатай парламентын гишүүд бас хэрэгтэй байдаг. Энэ Монгол төрийн бүхэл юм чин залгамж чанартай ингээд явж байгаа учраас тэр хүмүүсийн үг бол их хэрэгтэй байдаг. Тэгэхээр аль хэлийн даруулсан одоо аль хэлийн оролцуулаад явах хэрэгтэй баг. Гэхдээ тойрогийнхэн гишүүдийн тоолоор олон байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. За ямар хуулийн төслөөр та ажиллаж байна? За би арьс намын бас гишүүдтэй ярилцдаг. За ингээ ярилцаа сууж байгаа. Энэ сөрөг хүчнээс санаачилсан гишүүдийн хуулийн төслийг улсын хурлын тамгын газар авахгүй байна. Бид хэд бас санаачилчаад байхад энэ дэше ерөөс явахгүй байна гэж яриад байдгийг. Тэгэхээр та хуулийн төслөөр ажиллаж байна уу? Ер нь танд энэ зовлон тохиолдож байна. За одоо ингээд хуулийн төслийн ажлын хэсэгт орсон бол маш олон хууль байгаа. Тэгээд олон хуулийн ажлын хэсэгт орж байна. За ингээд Монгол улсын одоо 800 гаруй хуулийг тун шаардлагатай хуулийг л одоо гişүүд маань санаачилж шинээр яаж байгаа. За ингээд дандаа одоо нэмэлт өөрчлөлт сайжруулах энэ ажлууд бол одоо их хийгдэж байгаа. За миний хувьд бол одоо шинэ малын индексжүүлсэн даатгалын хууль за тэгэл энэ улс хурлын хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль, ахмад насны одоо нэлийн олон ажлын хэсэгт орж нэлийн л ажиллаж байгаа. Тэгэл энэ бүгд бол тэр хууль тухайн хуулийг л одоо сайжруулах зорилгоор хийгдэж байгаа. Энэ одоо их хурлын гишүүд энэ байнгын хорооч ерөөсөл энэ хууль ард түмэнд хэрхэн яаж одоо бууж байна? Үр дүнгээ өгж байна уу? Хүний эрхийг зөрчиж байна уу? Тийм ээ. Тухайн одоо бусад хуулиудыг одоо яаж байна уу? Одоо харшилдаж байна уу? Яг одоо үндсэн зорилгоо биелүүлж байна уу гэдгийг л энэ олон гишүүд чинь бол харж сайжруулж өөрийн эрхийнхээ хүрээнд сайжруулж ингээд явж байгаа. За тэгээд мөн одоо цаг үеийн одоо ажлууд байна тий. Жишээ нь одоо энэ
хэрлэн тоонторхон ангийн төслүүдийг урагшны явуулснаар Монгол улс бол баг ажилгүй байхгүй болно. Монгол улсын эдийн засаг бол одоо хэдэн одоо хуваар хэд дахин нэмэгдэхийг бол одоо төсөөлшгүй. Одоо бол тэр хүний ус хэрэглээл одоо оюутлогоо Эрдэнэс тавналгоо ажиллаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гадаргын усыг авчснаар эрхэн яах вэ гэдэг одоо манай говийн их хурлын гишүүд бол маш сайн ажиллаж байна. Байгаль орчны яамыг бол энэ байгаль орчны яамны одоо сайдын хэмжээнд л одоо энэ говийн бүсийн гишүүд ажиллаж байна. Сайдад нэлээд түвшигтэй байгаа байлгүй. Сайд одоо энэ ийм гишүүд одоо ингэж дэмжиж явж явах чинь бол өөрөө ажлаа сайн хийж тэ. Одоо салбарынхаа одоо ажлыг бас сайн хийж урдан ажиллах хэрэгтэй байна. За сүүлийн үед бол одоо жишээ нь тойргийн гишүүд одоо энэ зам тээврийн замын хөдөлгөөний дүрмэн дээр нэлээд ач холбогдол өгж байна. За бид бол бүгдээрээ л одоо хөдөө аж ахуйтай ийм улсууд хөдөө гэртэй тийм ээ. Тэгэхээр одоо энэ замын хөдөлгөөний дүрмийн нэг замаас одоо шөнийн цагаар автосамаас 50 м-с дотогш мал оруулахыг одоо хориглосон ийм хууль байгаа юм байна. Тэгэхээр энэ говь одоо тал хэрийн бүс нутагт малаа одоо шөнийн цагаар тий одоо жишээ нь хөдөө хэрээр явж идэг малаа шөнө болгон хураагаад зам дээр явуулж явж гэнэ үгүй юу гэдгийг хянах бол ямар ч боломж байхгүй. За ингээд одоо сая бол айхтар жишээнүүд гарсан шүү дээ. Жишээ нь одоо малын дайраад жишээ нь 10 гаруй тэмээгийн дайраад тэгээд нөгөө тэмээгээ дайруулсан 10 тэмээч одоо хэдэн төгрөг байх вэ? Охирлно. За лавл одоо 30 сая төгрөг байх. Тэгээ нөгөө хүн одоо энэ тэмээрнийхээ охирлыг олъё гэж одоо хуулийн байгууллага хандсан чинь нөгөө хүнд охирлыг одоо өгөхгүй нөгөө хүнийг тухайн мөргсөн машиныг засварлах 30 сая төгрөгийг төлгсөн ийм шийдвэр гараад улсын дээд шүүх хүртэл яваад улсын дээд шүүхийн одоо шийдвэр гарсан. Маш харамсалтай ийм хуулийн одоо үйлдэл бий болсон. Улсын дээд шүүхийн шүүгч нар ч гэсэн энэ дээр одоо бас харамсал төрж протокол заавал тэмдэглүүлээрэй гэж бас тэмдэглүүлсэн байна лээ. Энэ одоо замын хөдөлгөөний дүрмээ эргэж харахгүй бол одоо нүүдлийн соёл иргэншилтэй хөдөө аж ахуй дээрээ суурилсан одоо мал сургууль үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалтанд байна гэсэн үндсэн хуулиндаа заасан малчтаа одоо их дэмжсэн малчтаа урамшуулдаг ийм Монгол орны хувьд бол энэ замын хөдөлгөөний дүрм бол нийцэхгүй байна. Тэгэхээр одоо тэр тал хээр нутгийн тэр нэг малчин хүн улсын дээд шүүх хүртэл яваад тэгвэр арга баргадаад бидэнд хандсан. Тэгээд би одоо энэ 30 сая төгрөгөөр би өөрөө одоо малаа олон жил маллсан өсгсөн малаараа охироод дээрэс нь одоо би 30 сая төгрөгөөр тэр үнэтэй тэр джип машиныг одоо сурлах би боломж байхгүй. Тэг үнэхээр би харамсалтай байна гэж биднэрт өргөдөл өгсөн. Тэгээ бид нар бас энэнийг одоо шийдэхийн тулд засгийн газарт өргөн барьсан. Тэгээ замын хөдөлгөөний дүрмийн энэ заалтыг одоо эргэж хараач. Хууль зүйн сайдад бас өргөн барьсан. Тэгээд утгагүй бас нааштай шийдвэрүүд гарах бах. Энэ бол одоо мал сүргэн энэ хөдөө аж ахуйгаа дийдэлсэн энэ үндсэн хуулиндаа хүртэл хамгаалсан энэ төрийн хамгаалтанд байна гэдэг зүйл одоо хизээ хаана хамгаалах юм? Яг энэ хуулиараа л хамгаалахгүй бол тэгэл одоо дуртай машин дайрч малын одоо дайрч байна. Тэсэн дандаа л одоо 80 км/цагаас дээш хурдтай явж байгаа. За төмөр зам байна тий. Сая одоо төмөр зам говийн одоо бүс нутаг 5-7 орд руу гашуун сухайтаас төмөр зам очсон. Зүүн баянд орногоо одоо төмөр замаар ингээд холбогдсон. Тэгээд хашааг нь хийгээгүй улмаас маш олон одоо нэг сумаас гэтэл 500 гаруй малыг дайрч тэр хэмжээний охирлыг одоо малчтад өгчруулсан. Харамсалтай нь тэрийг төлөх тий тэр төмөр замын байгууллага хариуцах тийм хууль байдгүй юм байна. Монопол одоо бараг хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо үнэхээр одоо тэр тор хашаамшаа хийцсэн бол одоо мал орохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ одоо шинэ бүтээн байгуулалт эдгээр дээрээ бас анхаарч энэ бас эргэж одоо энэ хууль энэ сянзрын одоо хэмжээнд бол энэ замын хөдөлгөөний дүрм энэ төмөр замын тухай хуулиудаа бас эргэж харахгүй бол бас арай л одоо харгас байна удаа л гэж за энэ дээр ажиллаж байна. За мөн одоо сүүлийн үед бас үнэхээр нийслэлийн зарим сургуулиудаар явлаа. Үдийн цайны асуудал. Тэгээ Монгол улс бол 800 гаруй мянган хүүхэдтэй. Тэгээ дотор байрныхаа
хүүхдүүдийн хоолыг $1 хүрэхгүй мөнгөөр залгуулж байгаа. Тэгээд бүх хүүхдүүдэд өгч чадахгүй байгаа. Тэгээд 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд бол улсын хэмжээнд хооллолтгүй цаймаа явуулахгүй байгаа тийм. Энэ дээр одоо иргэн хүний хувьд те одоо тойрог төлөвлөсөн шүний хувьд одоо бас үнэхээр одоо тэсэхгүй тэгээд энэ санаачлах гаргаж улсын их хурлын 30 эдэн гишүүн гаргаж сая төсөв дээр тавилах гээд бас арай чадсангүй. За 3,000 төгрөг 3,500 төгрөг. За 3,000 төгрөгөөр ингээд өдийн цаг шидэж. Манай улсын одоо хоолны зардал одоо юм үн ханшил бага байна л да. Тэгээ 3,000 төгрөгөөр дэлхийд бол баг юу ч авахгүй. Жишээ нь одоо энэ долларын ханштай харьцуулахад $1 өрөхгүй мөнгөөр баг одоо гадаад бол юу ч авахгүй. За тэгэхэд бол Монгол улс бол одоо бас боломжийн хэмжээгээр сургуулийн одоо удирдлагууд, хоол сургуулийн тогооч нар ингэ нийлээд бас үдийн цай дээр залгуулчт юм. Гэтэл одоо тэр нөгөө 6-аас 8 дугаар ангийн тэр олон хүүхдүүд цай уухгүй, төсөв дээр одоо ямар нэг юм тавихгүй байгаа юм байна. Тэгээ энийг тавиулахын төлөө бас нэлээд ажиллалаа. Тэгээд амжилт бас байгаа. Энэ төсөв дагсан улсын их хурлын тогтоол дээр энийг одоо 27 оны төсвөөс эхлэн за 26 онд төсөв тодтол нэг номерт одоо хийхээр засгийн газартай ингэж тохиролцсон. За ингэ $1 нэмнэ гэж нэг. За ерөөсөө огт төсөв байхгүй. 12 хүртэл ахиж өгнө. Ерөөсөө одоо 1-ээс 5 л өгж байгаа. Тий. Тэгэл нийт нь өгөө л гэж. За. Тэгээ $1 бас нэмэх $2-3 болоо. $1 одоо нэмэхгүй ч байсан болно. За тэр одоо илчлэг килокалорийн нэмж юу тухайн хүүхдэд шаарддаг одоо хоолыг өхийн тулд эцэгтэй хамтарч ажиллаж байгаа аймагуд олон байна. Дүүргүүд бас байд юм байна. Тэгэхээр одоо жишээнд Орногов аймгийг жишээ авч ялж байна. Эцэг төсөв дээр 900 төгрөгийн суулгаад 1600 төгрөгийн эцэгээс нь авдаг. Эцэгх нь одоо хүүхдийнхээ өдрийн хоолнд санаа зовхгүй сургуулийн захирал нь тэрийг хариуцаад сумын засаг дарга нь бас одоо мэдээж хариуцаад ингээд хүүхдийнхээ өдрийн хоолыг шийдсэн юм шиг бол байна. Тэгээ одоо 12 сарын 5 гэхэд аймагуд төсөө батлан дүүргүүд төсөө батлан энэ дээр одоо дүүргийн засаг дарга нар аймгийн засаг дарга нарт бас уриалж байна. Энэ төсөө одоо бас та нар маань эцэгтэй хамтраад шийдчихээ. Тэгээд бас 50 амгалан одоо хүүхдээ сургууль дээр нь өдөр одоо өдрийн цайнд нь санаа зовхгүйгээр бас шийдчих юм бүрэн боломж байгаа. Гэх мэтийн одоо юмнууд дээр ажиллаж байна. Мэдээж одоо зээлийн хөв бууруулах одоо ажлын хэсэг одоо байнгын орооноос гаргасан нэлээд одоо чухал ажлын хэсгүүд байна. За тэтгэврийн зээлээр бас нэлээд оролцсон тийм ээ. Монгол банк. За энэ эдрийг одоо буцааж ийм одоо хуучин байдалд нь оруулах гэдэг одоо хийсэн ажлуудаас бол бас баггүй л хэлэх юмуд байгаа. Тэр 36 сар мар гэдэгсэн за. Дээрээс нь тэтгэврийг сая 500 болох боломжтой болов гэсэн давлгаа сая явлаа шүү дээ. За үе шаттайгаар явахгүй бол энэ чад улсын төсөө юу илээ нэтрийгээд асуудал гарсан. За би тэр мартахаас өмнө тэр таны дээр замын хөдөлгөөний хууль чих зөв хууль байна. Би бас хөдөө гадаад явдаг. Гэхдээ энэ нөгөө талдаа бас ийм асуудал үүсдэг. Жолооч нар өөрснөө тэр үхрийн төлөй өгöd очдог. Тэгэхээр нөгөө нэг малчин чинь баг хурдан удны өхөр байсан ингээд өдөс ингээд идэг шүү гэд. Тэр энийг чинь л одоо яаж зохицуулах юм бэ? Яаж үнэлгээ хийх юм бэ? Өчнөө мөнгө төрөний хэд идэв юм бэлээ гэж жолооч нараас ярьдаг шүү. Тэрийг бол одоо тэр тухайн сумын засаг дарга хуулийн байгууллагууд бол шийдэн шүү дээ. Тэгээ энэ дээр бол одоо тэр чинь бүхлөтэн одоо сум аймгийн одоо удирдлагууд байна. Аймаг сумын цагдаагийн байгууллагууд байна. Тэгээд ер нь бол маш бага тийм хуулийн байгууллага тандд юм бэл. Одоо малчид болж байна. Ихэнх нь бол тэгэл малчид охирол үлддэг юм бэл. Маш бага. Ерөөсөө хэдхэн хувийн л одоо хуулийн байгууллагаас санддаг юм бэл. За хоёулынгийнхэн цаг бас цаг нартай учраас асуултуудаа яваад авахгүй болохгүй нэ. За та жижиг таван тоон гүйцэтгэх захирал гэж би ойлгож байна. Тэ өмнө говьд ажиллаж байсан те. Жижиг таван тоон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Би гол нь танаас юу асуух гэдэг гэхээр энэ орон нутагт одоо янз янзын лиценз өглөө, янз янзын уур хаанууд ухлаа гингүү тухайн орон нутгаар ирэх хайдаг. За ухаад одоо баларсан юм болох байдаг. Би одоо Өөрөнгөө аймгийнх байхгүй. Тэгээд уян суманд юу боллоо? Ухаад ингээд хаалгуулад ингээд өнгөс. Нутгийн ард иргэдэд ямар ч үр өгөөж. За зүүн нь бол яах ёстой юм бэ гэхээр хариуцлагатай уулуурхаа хөгжүүлэх юм бол нутгийн ард иргэдэд одоо
ногдлаа шиг машиг тараадаг ч юм уу тийм үү амьдрал ахуйг сайжруулдаг ч юм уу иймэрхүү асуудлууд бас байдаг юм байна л. Тэгэхээр энэ хариуцлагатай уул уурхайн талаар ер нь та ер нь ямар бодолтой явж байна? Ер нь энэ цаашдаа энэ чиглэлээр одоо манай хавууг ажиллавал их боломж байгаа юм шиг харагдаад байдаг баг. Гэвч тэр уурхаануудад хяналт тавьж чадахгүй байгаа юм шиг харагдаад байна. Тэгээд маш чухал асуулт байна л да. Тэгээд хамгийн гол нь энэ уул уурхайг дэмжсэн тэр бүс нутаг аймаг шууд одоо дэмжлэгээ хүртэх ёстой. Одоогийн одоо энэ ашигт малуулын хуулиар тэр амнаатын төлбөрийг те одоо тэдний хувийн аавна гэсэн юм хуулийн заалтууд байгаа шүү дээ. Тэрийг бол харамсалтай нь яг тэр аймаг сомд нөхгүй байна. Тэгэхээр энэ ингээд бол цаашдаа уул уурхайг бол ард иргэд бол дэмжихгүй. Шууд дэш татаад Ховд аймаг байна тий. Ховд аймгийн ард түмэн яаж эсрүүсэж байна. Тэгэхээр одоо яг хоо зөвхөн миний одоо ажиглалтаар бол энэ орон нутгийн өмчийн бас нэг ганц нэг уурхай тухайн аймагуд нь байвал заавал одоо засгийн газраас одоо хараад байхгүйгээр өөрөө төсвийнхээ орлогыг бүрдүүлээд тэгээд илүү гарсан одоо зүйлээ одоо улс татаас өгөөд ингээд өөрийгөө одоо бүрэн санхүүжүүлэх энэ боломжийг олгож энэ орон нутгийн өмчийн одоо оролцоотой ийм одоо уурхайг дэмжиж явуул их зүгээр байгаамаа. Тэгээд тэр одоо тухайн уурхайн одоо хөрөнгийн бирж дээр тийм Монголын хөрөнгийн бирж гэж одоо бүхлөтэн одоо байгуулга байна. Тэр хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалаад ингээд төр хувийн хвшлээс хуулингийн хяналт нь яваад тийм ээ. Мэдээж одоо хувийн талаас хяналт байна. Төрийн талаас одоо аймаг гэдэг чинь төр шүү дээ. Сум гэдэг чинь төр тийм ээ. Нийслэл байна бас тийм. Нийслэл чинь бас ийм орлого хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм одоо давхар төр хувьяас хяналттай ийм аж ахуйн нэгжийг ядаж аймаг болгоно нэг байвал их хэрэгтэй юм болов гэдэг бас Өмнөгов аймгийн жишээн дээр боддгийн. Тэгээд Өмнөгов аймаг бол тэр ууган одоо хэмээх 1966 онд эхэлсэн тэр аж ахуйн нэгж бол одоо хүртэл ингээл явж байгаа. 51% нь бол Өмнөгов аймгийн ард түмний өмч гэдээ явж байгаа. Тэгэхээр тэр одоо ногдол ашиг бол ашгаар Өмнөгов аймаг одоо дэд зэрэгтэй улсын тэргүүний аймаг одоо сургууль цэцэрлэг эмнэлгийн барайл гэрэл төлгөө хийгээл тий ингээд явж байгаа. Ер нь бол одоо бид нар бол Эрдэнэс таван толгой компанийг яаж өөр ашигтай болгох вэ? Яаж тэр одоо уурхайчдыг тий одоо байн одоо тэгж одоо буруу зүйл хийж байгаа юм шиг. Тэгээд үр шимийн хүртээд байдаг. Тэгсээр нэ л хамгийн муу нарт Эрдэнэс таван толгой байгаа тий. Энэ дээр бол ерөөсөө Монгол улс маань яралтай одоо тодорхой хувийг бол хувьчлаад 34% нь бол төрийн өмчтөө. Одоо төрийн өмч 34%. Тэгээд 33% нь нийт ард түмэндээ. Одоо бол одоо эдийн өгсөн байгаа. Энэ дээр нэмээд 33% нь ард түмэндээ. Тэгээд 33% нь бол Монголын хөрөнгийн биржээр энэ дотоодын аж ахуйн нэгжүүдтэй өгөөд ингээд гурван талаас хяналттай ийм одоо компани байвал одоо үр ашиг нь улам хэмжээгээр нэмэгдэнэ. Мэдээж төрийн багц бол одоо 34% хийвэрээ байна. 1% илүү ингээд тийм 1% илүү тий. Тэгээ компани хуулиараа ч гэсэн одоо бас давуу байдал болж байгаа. Тэгээд ийм байвал ямар вэ гэсэн энэ саналыг бас гишүүд ярьж байгаа. Тэгээд энэ саналыг бас энэ одоо засгийн газар яралтай авч тий. Энэ Монголын хөрөнгийн биржээр дотоодын аж ахуйн нэгжүүд маань одоо хувьцаа авахд бэлэн байж байгаа шүү дээ. Тэр одоо тэгээд иргэд маань одоо бас хувьцаа нэмэгдээд тэгээд одоо олон талаас хяналттай. Тэр нь бол өөрийнхөө юмнаас улгайлна гэж хүн байхгүй шүү дээ. Чи ерөөсөө л өөр хамгийн сонгодог компани ажиллахыг л шаардсан шүү дээ. Тийм учраас одоо ийм бэлэн бас загварууд байгаа учраас энэ дээр бас ийм энэ саналыг бас газар авч хэлцээсэ гэж бас гişүүд ярилцдаг. Тэр 34% дээр бас ард түмэн гişүмжлэлтэй хандаад байдаг. Ер нь яг хөө ингэж уул уурхайг одоо за уул уурхайч биш одоо ингээл энэ мяа тэний тэр төрийн банкийн хувьчлыг зөндөө ярьж шít. Үгүй эн чинь ингээд төр ингээд давмгай байдлаа алдчих юм бол эргээд бидэрт асуудал үүсдэг юм биш үү? Өөрөөр хэлбэл энэ уул уурхай стратегийн том ордууд дээр 51-ээс дээш хувь төр байх ёстой маа гэдэг нэг ийм юм яваад идэг шít. Энэ дээр бол та эсрэг барьсуртай юм тий. Яг 34. Тэгээд 50 нэгч байж болно шүү дээ. Тийм ээ. За одоо компани тухай хуулиар 34% бол одоо бас байж болох байх тий. Тэгээ 50 нэгч байж болно.
51 байвал одоо 51-49 харьцаатай. За ингээд 49 бас яаж ард иргэдээ авч эзэмшүүлэх те. Ард иргэд маань бас ногдол ашиг яавал хэдөө байвал бас боломжийн одоо ногдол ашигтай ажиллах юм. Тэгээ энийг бас ингээд нарийн эдийн засагчид судлаачид бол нарийн тооцох юм бүрэн боломжтой. За тэр Өмнөговь аймаг дээр Өмнөговь аймаг одоо танаа тэр жижиг тавталгоо Өмнөговь аймгийн иргэн бүрт ногдол ашиг орон нутгийн тавталгаа. Тэгээ орон нутгийн тавталгаа. Онцгойтой. Тий. Тэр иргэн бүрт ногдол ашиг тараадаг гэж ярьж ирсэн. Тэр хэдэн дөрөв тараадаг? Үгүй тэр бол одоо жишээ нь хуулиар бол хоригдсон. Уг нь тараадаг байсан уу? Үгүй одоо нутгийн хишиг гэж тий. иргэн болгондоо өгсөн. Тэр 200 сая төгрөг өгсөн. Тэрний дараа энийг бол одоо бэлэн мөнгө тараахыг бол хуулиар бол хоригдсон шүү дээ. Одоо бол нөгөө 51% ногдол ашигаараа аймгийнхаа төсвийн орлогыг одоо бүрдүүлээд ингээд явж байгаа бас томоохон төлөл. Мэдээж олон одоо уул уурхай байгаа шүү дээ, тийм ээ. За ойдлогой компани байна тий. Ойдлогой компани, Эрдэнэс тавталгаа, Нарийн Сүхбаатарын одоо бүлэг ордын 6-8 компани ч байна тий. Энэ бүгд чинь л одоо орон нутгатаа зөх хэмжээгээр бас нөлөөлөл явж байгаа. Тэгээд хамгийн одоо сайнуудаас нь сая бид нар ярьж шүү дээ. Ойдлогой компани жишээ нь $5 сая жилд аймгийн төсөвт өгж бас говийн оюуг хөгжлийг дэмжих сан гэдэг сан байгуулсан. Тэндээсээ тэр одоо ямар төслүүд дээр явах вэ гэдэг дээр бас тэр сангийнхаа тууцтай аймгийн хурлын дарга засаг дарга ороод ингээд хуралдаад тэгээд одоо энэ сургууль цэцэрлэг эмнэлэг одоо жишээ музей дээр оролцсон тийм. Одоо говийн байгаль түүхийн музей бол үнэхээр бас байхгүй хаач байхгүй сайхан музей болсон. Гис чинь ингээд явж байгаа. Тийм учраас энэ одоо амнотын одоо ашиг нөлөөлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт одоо тун удахгүй батлагдана. Тэгтэл одоо тэр яг тэр уул уурхайтай сум эсвэл аймаг яг хэдэн хувийн одоо аймгийн сумд нь очих юм бэ гэдгийг л тодорхой болгоод энийг мөрдүүл явуучвал одоо тэр уул уурхайг дэмжснээрээ ийм сайхан болж байгаа гэдэл ард иргэдэд нүдэн дээр илтгэл байх. Нүдэн дээр илт сургууль нь шинжлэгдээл тийм гадаа модон жорлонгүй болол ингээл энэ яг бодиттой юм шууд хамаарлыг л бий болгоморлох. Тийм. Артварыг тооцсон. Тийм. За Өмнөговь аймгийн засаг даргаар та ажиллаж байсан. За Өмнөговь аймгийг одоо дурдахгүй байхын арга. За үнэхээр одоо улсын төсвөөс миний санаж байгаагаар 5 аймаг татаас авдаг байхаа 5 ч үлээ 4 ч үлээ. 6 аймаг байна. За тэрний нэг нь мэдээж өөр Өмнөговь аймаг. За Өмнөговь аймагт одоо Монголыг тэжээж аваас 2 том орд байж хөгжих хасар их боломжтой. За нэгэн үе бол одоо Монголын Солонгос байж болно. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Өмнөговь руу хүмүүс ажил хийж болно. Ажлын байр их зөндөө гарч байна гэл нэг хэсэг нэлээ явсан. Ер нь бол хөгжих боломжтой нь бол харагдаад байдаг. Гэхдээ та энэ засаг даргаар ажиллаж хаад ямар шинжил, ямар өрөвтэй өөрчлөлтүүдийг хийв. Зүгээр ингээд нэг дөрөвдөл би нэг ийм хийцэн дээ гэдэг. За тэгээд бас ковидын хүнд үед бас асаа тэгээд гэхдээ үнэхээр одоо бас түүхэн бүтээн байгуулалтуудын бас нээлтийг хийсэн жишээ нь одоо Өмнөговь аймгийн төсвийн орлого бол уламж хэмжээгээр нэмэгдсэн. За нэг их 80 төсөв ярьдаг болсон тийм ээ. Одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40% нь аймгийн төсөв рүү ордог. Тэр хууль хэрэгжиж эхэлсэн. За ингээд энэ бүх юмнууд бас тогтцоод юм хийх бас бололцоо боломж их бүрдсэн. За тэгээд ямар ч хэсэн л одоо модон жорлонгоос салъя. Сумын төв дээр одоо тийм модон жорлон байхгүй болгоё ч гэдэг юм уу тийм. Иймэрхүү бас одоо зүйлүүдийг яаж бүх сумын төвөд нэг засвалтай болгоё. Сумын төв дээр ядаж нэг 2-3 км засвалтай болгох, эмх цэгцтэй харагдаг. Бүх одоо сургууль цэцэрлэгээ ингээд нэг хангалттай бариад дуусгая. Бүх одоо тамгын газар төр иргэдэд үйлчилдэг байгууллагуудыг байшингуудыг шинжилээд ингээд дуусгая. Шаардлагатай сумдуудаа бас аймгийн төвтэй нь холбоё гэсэн. За хүн рүүгээ чиглэсэн за үнэхээр иргэдтэй ингээд нэг хурдан шуурхай хүн сурталчилгаа үйлчлэх боломж нь бол одоо төрийн албан агчдын цалин нэмье. За багш эмчнэрийг одоо сул оронтой одоо хүн ирж ажиллахгүй уул уурхай руу явчаад байгаа бол багш эмчнэрийн цалин 2 дахин нэмэгдсэн. За ингэснээрээ одоо Өмнөговь аймагт багш эмчнэрийн одоо оронтой бүрэн баг хангагдсан. За уул уурхай руу яваад өсө урсгал эргээд төрийн албан агчид маань
оронтоо нь бүрдэж одоо сумын одоо төрийн албаагч бүгд одоо цалин ойролцоо болсон учраас ирж ажилласан. Ингэснээр иргэдтэй одоо бүрэн бүтэн үйлчлдэг юм болсон. Тэгээ нутгийн дэм хөтөлбөргээд одоо сангийн яам засгийн газар зөвшөөрөл олгоод аймаг өөрийнхөө боломжоор одоо цалингаа нэмэх юм боломж олдсон дээр цалин өлсөө нэмсэн. Тэгээд бас иргэдийн маань орлого бас гайгүй нэмэгдсэн. За тэгээд бас өөр зөндөөл одоо ажлууд байгаа. Тэгээд улсын тэргүүний аймаг гэдээ бас олон жил одоо боллоо. Тэгээд энэ бол одоо бас Монгол Өмнө Говь аймгийн ард иргэдийн маань Буянзая Өмнө Говь аймгийн маань одоо тэр олон их урхайг Монголын минь одоо хувь заяа дээшээ байвал энэ уул урхайг одоо нээя төрийн минь сүлд өршөөг гэж дэмжиж нийлгсэн. Гүний усаа өгсөн. Гүний усаар одоо нүүрсцээ сууж шүү дээ, тийм ээ. Энэ бүгдийг бол төрийн минь сүлд өршөөг гэж дэмжиж нийлгсэн. Тэрүүгээр Монгол улсын эдийн засаг одоо тодорхой хувь нь бүрдэж байна. Өмнө Говь аймгийн эдийн засаг бүрдэж байна. Тэгээд одоо сөрөг нөлөөллүүд бол мэдээж байлгүй яах вэ? Одоо ус нь багасаад, худган ширгээд өвчлөл одоо хүнд металлын хордлого, уул уурхай хажууд байгаа мал нь одоо нэг өвсөн тоостой болсон, малын эгэц дотор нь юм чулуужих, одоо малын эгэц дотор идэхийн аргагүй болох гэх маш одоо сөрөг нөлөөллүүд бол маш их байна. Энэ сөрөг нөлөөллүүдийг бууруулах одоо жилд хэдэл 100 гүний өрмийн ходог хийж малчтаа бэлгэлсэн, өгсөн. За. Жил 100. Жил 100 ходог. Улсын хэмжээнд 100 ходог гаргадаг шүү дээ. Өмнө Говь аймаг усгүй юм чинь. Ядаж усаа ингээд нэг уул уурхайтайгаа адилхан хэрэглэг, малаа услаг гэж ингэж өгж ирсэн. Тэгэл одоо нийтээрээ л одоо усгүй болж шүү дээ. Энэ бол одоо ингээд хизээ одоо ингээд одоо 200 300 метрээс ус гарахгүй газрууд байна шүү дээ. Одоо өрөмнийх нь машины өрөм нүрэхгүй. Тэгээд тэр бол бүр одоо 100 метрээс 70 метрээс гардаг байсан шүү дээ. Тэгээд дэлхийн уур амьсгалын өрчлөөс болд юм уу, дулаарлаас болдго юм уу, энэ одоо гүний ус хэрэглэнээс болдго юм уу. Одоо яагаад ч жоо одоо доошоо л явдаг. Тийм учраас одоо энэ усыг бол маш одоо арга гамтай, тэр хуурай технологи, ус газартай, ус байгаа газар нь байжуулагч гэдэг юм уу. Гадаргын усаа гоё бүгдээрээ монголчууд нийлж агаад ёстой ногоон хэрэм одоо тэрбум мод хөдөлгөөнөө тэр усны хоолойгоо дагуулж явуулаад төмс үнсний нөгөө жимсний одоо тариалтыг одоо тэр нар ихтэй тэр говь руу явж байгаа тэр хэрлэн тоон орхон ангид тэр төслүүдээ ингээд явуулаад ингээд их л боломж байгаа. Тэгээд энийг бас одоо ерөнхийлөгч улсын их хурл одоо засгийн газар харж ойлгож байгаа. Тэгээд удахгүй одоо бас бүгдээрээ ойлгож энэ одоо гадаад дотоод эрхчлэлийн тэр COP17 гэдэг дэлхийн байгаль хамгаалах том хурал, зөвлөлтийн эсрэг том хурал болно. Энэ дээр бас санхүүжилтүүд нь босож бас Монгол улс маань бас энэ тал хэрэг оюун бүс нутгийн ард түмэн бас уух устай үлдэх байхаа л гэж бодож байна. За. Би танаас нэг үндэсний бүх асууя гэж үзэгчд гайх бах. Одоо улс төрийн ярилцлага, тэг улс төрч урьдчаад тэг үндэсний бүх асуудлаа гэд гайхаж магадгүй. Гэхдээ би бас ингэ нэг хүнтэй уулзж байгаа таныг бас үндэсний бүхийн зүтгэлтэн энэ бас салбарт мэддэг гэдэг. Үгүй яагаад вэ гэсэн чинь залуу улсын солгоо бөхчүүдийг барилдуулсан тийм үү? Улсын цолтой бөхчүүдээс одоо залуу бөхчүүдийг хайдаг байсан чи улсын солгоо бөхчүүдийг барилдуулаад тэр улсын цолтой бөхчүүдийг оруулах ийм барил дээр таныг анх санаачсан гэж ярьсан. Тэр үн. Тэр тухайн үед тэгээд тэр нь бүр ингээ эрчимтэй яваад сүүлдээ нөгөөдөө чи мотивац нөгөө эмоц өгöd бүр ингээ те ухарслагдаж ингэж сүүлдээ бүр улсын цолтой бөхчүүдээ давдаг болсон гэж нэг ярьсан. Тий. Одоо танай телевиз бол тэрний том төлөөлөл те. Танай телевиз 2005 оны 12 сард гэрээ хийгээд 2006 оны 1 сарын 8-ны өдөр анхны шууд дамжуулалтаа хийж исэн. ТВ-с телевизийн эфир одоо саяхан болтол одоо бүхэн өргөнд хамгийн их архив танад байгаа. Тэгэхээр энэ Монгол улсад 30 мянган хүн энэ бүхэн спорт эрхчлэлтний 99% дээр аймаг зэргийн цолтой олон залуучдын багшууд байсан. Тэгээд тэр 99%-ийн ерөөхдөө харьцаж байсан гэсэн үг. Тэгээд энэ одоо зурагтаар гардггүй бүхэн өргөнд хүн үздэггүй байсан. Тэгээд тухайн үед бүхэн холбооны тэргүүн ямд орж байгаа данзан бай нар маань одоо бид нарт боломж олгож та нар бас энэ гоё болгоод өгвөл та нар өөрсдөө ингэ байшинлаа нэмээд тэгээ бид нар бол үнэхээр бас тэр хэмжээнд бас хийж чадсан. Тэгээд тэрэнд бол танай телевизийн хамт олон танай одоо
уран бүтээлчд маш их тусалсан. Тэгээд энэ Монгол дээр одоо орон дээр дамжуулдаг. Тэгээд аймаг цэргийн цолтой бүчүүд улсын цолтнуудаа одоо давж эхэлсэн. Цагаан сард шууд аймгийн арслан төрүүлж эхэлсэн. Улсын наадамд шууд одоо бүрэн төгс авраг төрүүлсэн тийм. Энэ бол ерөөсөө л тэр сувтарчлага энэ бүхийг Монгол дээр гаргасны л одоо үр дүн. Тэгээд өөр одоо бүхий спортод хичээлэх хүмүүсийн тоо одоо хитэн зугаараа нэмэгдсэн. Залуучууд маш ихээр хичээлж одоо Монгол үндэсний хүчний өрсөлдөөнтэй байна тий. Энд бол одоо бас тодорхой хэмжээнд удирдах ахлагчаар ажиллаж байсан. Тэгээ 3 жил бас бүхий өргөнд ажиллаж байсан. Тэгээд энэ харин тийм шиг энэ аппаратанд бүр ажиллаж байсан. Тийм бүхий өргөнд одоо ажиллаж байсан. Тэгээд энэ танай телевизийн хамт олонд их баярлж авдаг. Тухайн үед одоо инхот гэж захирлээсэн. Бидрийг ойлгож одоо олон телевиз 6 телевизээс танах ганцаараа дэмжиж тэгээд танах тэр дэмжснийхаа хариуд одоо өнөөдөр хамгийн том архивтай үндэсний одоо тийм том телевиз болсон шүү дээ тийм ээ. Тэр нь бол бас мөрөөр оруулсан. Ер нь энэ үндэсний бүх өв соёлоо спорт уу? Таны бодлоо. Энэ бол одоо тэгэл хайлайлна шүү дээ. Одоо Монгол эр хүний тэгээд одоо Монголын одоо соёлын хамгийн том арга хэмжээ, төр соёлын, төрийн болон одоо соёлын хамгийн том арга хэмжээ. Одоо жишээ нь одоо өчигдөр тий анх дугаар үндсэн хуулийн барилдаан боллоо тий. Тэгэхэд одоо яаж вэ тэр одоо төрийн одоо их хурлын дарга ирж байна тий. Хамгийн том баяр Монгол дээр тэр бөхөө үзэж ш. Тэгэхээр яах аргагүй энэ бол одоо Монголын одоо өв соёл. Одоо төрийн болон одоо спорт нэг талаасаа спорт тэгээд төрийн болон тэгээд соёлын маш том одоо зүйл. Тий, за шууд дамжуулалт гээд та бас тэр ер нь яг уу тэр миний л хувийн бодол 10 20 телевиз хамаагүй 30 телевиз байсан ч болно. Зүгээр ингээд өв соёлыг бол хүн бүр түгээх хэрэгтэй. Тийм учраас бүгд ингээд шууд дамжуулдаг ч юм бүгд ер нь үндэсний ингээд юугүй чөлөөтэй нээлттэй байлгуул ер нь яадаг юм бол гэж би бол боддог баг. Заавал одоо ингэж одоо нэг их нь хайшин тий ингээд юм цөөн байх хэрэггүй. Зөвхөн олон телевиз хамаагүй ингэж шууд ингэж дамжуулж байх ёстой модал гэсэн юм санаа байдгийг. Энд дээр та ерөн сал нэгдэх. За би яг төрийн одоо арга хэмжээнүүд бол бүх телевиз орох бах тий. Төрийн одоо баяр наадам, цагаан сар тий. Бусад үед бол одоо жишээ нь тэр бүхий холбооны л одоо бодлогын л асуудал баг. Тэр бүхий холбоо гэдэг чинь одоо тэгэл цаашаа бас амьдарч байгаа хамт олон тий том одоо барилга байгууламж авч явж байгаа учраас энэ дээр бол одоо бас өрсөлдөөн юмуд байгаа бах тий. Тэгээд одоо бас бүхий холбооны цаашдын бодлого байгаа бах гэж бодож байна. Яг нэг хоёрхан телевизтэй гэрээ хийж яснаас 5-10 телевизтэй гэрээ хийгээд ингүүл гэж. Яг одоо нөгөө мөнгөөр одоо яг таны хэлдэг бас зөв л дээ. Нөгөө нь цаашдаа авч явах мөнгө төгрөгөө олох тийм бас нөгөө ажлынхаа ажилчдаа цалин мөлөнгөө тавих ийм асуудал байдаг баг. Тэгээ тэрийг бол ойлгож л байна. А гэхдээ 5, 10, 20 телевизтэй ингээд юм нээлттэй байвал гэж зүгээр би бодсон. Зүгээр таныг тэр анх санаачжсэн хүний өв дээрээс нь бас нэг шудраг өрсөлдөө өв соёл гэдэг талаас нь олон төмөнд илүү их хөрвүүлж гэж. Энийг хүргэхийн хомх биш уламл задгаа болгоул гэсэн санал байгаа. За одоо танай телевизлээс бол үнэхээр тэр Батнасан гээд Монголын одоо алдартай тайлбарлагч. Тэгээд танай телевизээр бол үнэхээр Монгол улсын үндэсний соёлд онцгой хувь нэмэр үзүүлсэн. Бурхны соёлд онцгой хувь нэмэр үзүүлсэн. Одоо өдөө орон нутгийн ард иргэдийн маань хамгийн одоо үзэх дуртай ийм нэвтрүүлгүүдтэй телевиз. Тэгээд танай телевизийн хамт олонд бас баярлж авдгаа илэрхийлье. Тэгээд энэ үндэсний соёлд оруулсан том хувь нэмрээ. Тэгээд том туршлагатай баг хамт олонч бүрдсэн баг. Тэгээд цаашдаа надад бас ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд та бүхний ярилцлага бас энэ төрөйд өндөрж байна. Тэгээд би бас танаас нэг маш товчхон та бас хариулаад өгөөсэй гэж бодож байна. За 2026 оны төсвөө сайн ингээд баталсан. Хоёулын төсөв баахаа ярьсан. Тэгээд нэг л юм хүлээлт байдаг. Ер нь ард иргэдийн амьдралд бодтой нэг шийдэл олоосоо. Яг шийдлийг та бүхэн л олгоно шүү дээ. 126 он гэж одоо парламентын засаглалтаа гэдэг шүү дээ. Гэтэл 26 оны төсөв чинь 1.3 их найдаа алдагдaltaй юм болвол яг эндээс том хүлээгдэж байгаа зүйл яг юу вэ? Одоо ингээд та сөрөг хүчин гэж би ойлгочлаа. Гэхдээ нэг
2026 онд нэг ийм л юм болж магадгүй шүү гэдэг нэг тийм хэлчихээр юу нь яг юу вэ? Одоо за ер нь бол бас их сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам эдгээр бол одоо бас их юу яаж байгаа штэ. Төсвийн орлого их багаар бас оруулж ирдэ штэ. Тэгэхээр бол ерөөсөө их ашиг бас төлөвлөж байгаа. Тэгэхээр ямар ч төсвийн орлого бол бас бүрдэх байх гэсэн юм итгэл найдвар бол байгаа. Энэ дэлхийн одоо өөрчлөлтүүд энэ одоо янз бүрийн мөргөлдөө янз бүрийн юмнес болж тэ энэ түүхийн эдийн үн аншил хөдөл унахгүй байх тэ ялангуяа тэр алтны үн одоо ямар их өсөж байна тэ тийм учраас би бол өдрөл бодолтой байна ямар нэгэн одоогор бол одоо бас салбарт өөрчлөлт хийсэн шинжилт хийсэн би бас нэг залуу хүн болохоор нэг юм дөрвтэй юм шиг шүү. Одоо чи 80 90 сая тонныг л одоо гаргаж шүү манайх тий. Тэгэхэд 100 сая тонн ч юм уу 110 сая тонн үрс гаргадаг ч юм уу тий. Энэ бол одоо чинь ярихд бол их амархан. Сангийн яам төлөвлөхөд амархан. 100 сая тонн үрс гаргана гэдэг чинь бол тийм амар асуудал. Амар асуудал биш тий. Яагаад орчин дид үтсийн, тээврийн одоо асар том үйл ажиллагаа явж иж ингээд сая тонн үрс экспорт нэгдвэл тийм амар асуудал биш. Энэ бол тийм амар асуудал биш. За сая ингээд таны ярьсан дээрээс тээвэрчдийн маань асуудал гин тоодогч байна. Тээвэрчд Монголын тээвэрчд энэ тээврийг одоо төрийн худалдаа авах ажиллагаанаас олж өгдөг болсноос хойш Монгол тээвэрчд бол үнэхээр ажиллаж чадахгүй байна л гэж. Та бас энэ дээр харлаа хандуулна гэж тийм. Яагаад тэгэхээр одоо төрийн худалдаа авахаас тээврийн одоо ингэж биржийн хуулиар одоо тухайн компани ингээд биржээр ингээд бүтээгдэхүүн авахар болчвол яг энүүгээр тээвэрлээ гэдэг төрийн худалдаа авахаас тээврийг олж өгд юм байна. Энэ дээр одоо ингээд асар их одоо ноо байдаг юм байна. Тэгэхээр энд нь бол одоо хамгийн бага үнэ өгсөн одоо компани машинтай хүн ордог юм байна. Гэтэл Монголын аж ахуйн нэгжүүд Монгол тээвэрчд бол тийм бага үнэ өгвөл бүр шатах юм байна. Тийм учраас ингээд тээвэрчд урд нь бол зах зээлийн зарчмаараа ингээд явдаг байсан. Тээврийн одоо бол хийж чадахгүй ийм байдалтай байгаа юм байна. Энийг бас энэ тээврийн бас салгуул яасан юм бэ? Тээврийн бас уян хатан тийм Монгол тээвэрчдийн оруулсан энэ одоо уян хатан зүйлийг бас энэ эрдэс соёлыг олорхой ажил дээр эрдэс соёлын яамынхан бас оруулж ирж энэ асуудлаа бас эргэж нэг бас харах хэрэгтэй байгаа. Дээж одоо биржийн хөлн явдгаараа яваад тээврийн одоо Монголынхаа олон мянган тээвэрчдийг бас харж утсан юм эргэж харахгүй бол болохгүй хаа л гэж бодож байна. За баярлалаа. Та бүхэн ярьцлагын дөрөв өндөрлөө. Гэтэ манай ярьцлага уг нь 50 минут юм. Уг нь бол урт хугацаа. Гэтэл одоо ингээд та бүхэн бас ярилцах юмудаа би бол одоо ингээд яг асуулт бол яг бүрэн яг сууж чадсангүй. Ингээд та бүхэн ярьсаар битэл ингээд дууслаа. Гэхдээ яг одоо нэвтрүүлгээ цагийн нэг дараа бас болцоо гарах болов уу гэж найдаж байна. Танд баярлалаа. Баярлалаа танд. За баярлалаа хүндэт үзэгчтэй микрофоны ар шууд ярьцлага энэ төрөд өндөрлөө. Дараа 7 хоногийнхоо энэ цагта иргэн уулзъя. Нэн эрдний цаг дор